За ер нь та бүхэн санаж байгаа сүүлийн одоо нэгэн жил хүрэхгүй хугацаанд ТЭЗ 3, ТЭЗ 4 гэдэг энэ одоо цахилгаан станцуудаар ээлжтэй гарсан дэлбэрэлтүүд Босны улмаас хүний аймнаас эрсдсэн хүртэл тохиолдол байна. Харамслаа нь хинч хариуцлага хүлээдэг. Хариуцлага хүлээдэг юм тогтолцоо байхгүй болсон юм байна засгийн газарт. Тийм учраас засгийн газар одоо давхардуулсан чиглэлүүдийг давхардуулж бий болгодог, хяналт хариуцлага сулгадаг, хэн хариуцлага одоо мэддэг болдог ийм асуудал байна. Тийм учраас за мөн эрчим хүчний үндэсний реформын хороог татан буулгасан нэртэй мөртлөө өнөөдөр шадар сайдын ажлын албан дээр эрчим хүчний экспортыг дэмжих нэг жиэд бас юм бүтэн сая 11 сард байгуулсан байгаа. Тэгээ ингээд нэг салбарыг хэд хэдэн сайд ингээд тодорхой асуудлуудаар өөр асуудал ингээд хариуцдаг болоод ирэхээр хинч үүсэж байгаа нөхцөл байдал, үүсэж байгаа гэмтэл, ирээдүйд үүсэх одоо аюулгүй байдлууд хинч хариуцлага хүлээж чадахгүй нэг ийм тогтолцоо бий болсон байна. Тийм учраас миний бие өөрийнх нь планын дээр өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайд Занданчдэрт эрчим хүчний сайд Чойж Сүрэн, за шадар сайд Дорж санд нарыг ажлын хариуцлага тооцож одоо огцруулахыг одоо шаард залан бичиг одоо явуулж байгаа. Яагаад ийм алан бичиг явуулж байгаа нэгдүгээр ерөнхий сайдын бүрэн ирэхэд халдаж болохгүй учраас хурлын гишүүдэд одоо шинэ үндсэн хуулийн дагуу одоо шаардлагал ирэх байгаа. За өмнө нь бол одоо хуулийн дагуу засгийн газрын сайдыг огцруулах тийм одоо алан бичгээр гаруй зураг явуулдаг байсан бол одоогийн шинэ үндсэн хуулиар одоо ерөнхий сайдын 100% бүрэн ирэхийн асуудал байгаа. Тэгээд бас одоо ерөнхий сайд одоо байнга ажлын хариуцлага ярьдаг. За мөн ажил үр дүн шаарддаг гэдэг одоо чуулганд байн тэгж ярьдаг. Одоо хамгийн томор ажлын хариуцлага алдсан хоёр сайдтай хэрхэн хариуцлага тооцох юм бас хэдүүлээ харъя. Тийм учраас миний би өнөөдөр ерөнхий сайдад хандан эрчим хүчний сайд Чойж Сүрэн, за мөн шадар сайд Дорж санд нарыг ажлын хариуцлага тооцож огцруулах чөлөөлөх юм асуудлыг улсаа одоо өнөөдөр алан бичээр хургуулж байна.